нэгэ харуулъя. Би 2 төрлийн мах бэлтгэсэн. Түүндээ ямар материал ашигласнаа одоо харуулъя. За, кориандр хэрэг болно. Кориандрыг энд харуулсны тал хэртэй нэг багцыг тэгээ гурил бас 2 ширхэг өндөг хэрэг болно. Махаа ингэж гоё барьцалдуулж хийхэд өндөг хэрэг болж байгаа. За, тэгээ саримс их гоё амт нэмдэг. Иймэрхүү хэмжээтэй саримснаас 3 ширхэг байх болно. Хар перс, куркумен, тэгээд хатаасан парсли. Бас лойлны ийм өтгөрүүлсэн сүмс амтлагаандаа хэрэглэсэн. За, махны хувьд өөх багтай үхрийн мах 1 кг 500 г-ыг бэлдсэн байгаа. Бас цацагт хэруулын мах бэлтгэсэн. Цацагт хэруулын маха 1 кг-ыг авсан. Тэгээд үүн дээрээ бас jump staffs 4 ширхэг сонгон нэмсэн байна. 2 том, 2 жижиг сонгон. За, parmesan cheese ийм хатуу бяцлаг байдаг штэ. Ийм бяцлагнаас бас нэмэхээр энэ бүрхийн мах их гоё амттай болдог. Ингээд махаа 2 хуваагаад хийн. Үхрийн махаа 1 саунд, цацагт хэруулын махаа 1 саунд. Тэгээ би энэ найзынхаа өгсөн, Нуржааны өгсөн ийм хөөрхөн сонгон жижиглэгч ашиглалаа. Японыхан шиг үлээ. Их амар юм билээ энийг хэрэглэхэд. За, тэгээд үхрийн махан дээрээ сонгоноосоо 2 томыг жижигснийг нэмээд цацагт хэруулын махан дээр 2 жижигхэн сонгон бутлаад нэмсэн. За, саримсны хувьд ч гэсэн ялгаагүй 2 том бүндгэрийг нь үхрийн махан дээрээ нэмээд 1 жижигхнийг цацагт хэруулын махан дээрээ нэмсэн байгаа. Их гоё агтай гоё саримс байсан. За, тэгээд дээрэс нь нөгөө парслига нэмнэ. Энэ гоё хатаасан парсли байгаа. Үхрийн махан дээрээ 1 хоолны халбагыг, цацагт хэруулын махан дээрээ 1 цайны халбагыг нэмсэн. Нөгөө кориандр маш сайхан жижиглж ирчээд үхрийн махан дээр арай илүү хийнти мэдээж. Тэгээд нөгөөтгөн дээр арай багыг. Куркуменыг бас хоолны халбаар нэг нэмсэн. Тэгээд шингэцийг нь дэмжихийн тулд хар перс нэмсэн байгаа. Цайны халбаар нэгийг нэмсэн. За, тэгээд өндгөө 2 ширхгийг хаглаа. Дээрээс нь 2 хоолны халбаг ийм гурил нэмсэн байгаа. Тэгээд 2 цайны халбаг давс нэмсэн. Тэгээ ойролцоогоор 1 хоолны халбаг улаан лойлны сүмсээ хийгээд хойлолттол нь сайн хутгнаа. За, яг энэ орц болохоор энэ бүрэнхийн махыг гоё барьцалдуулаад бутрахгүй болгодог ийм орц нь байгаа шүү. Үүн дээрээ нэмээд нөгөө бясалгаа ойролцоогоор 1 хоолны халбгаар 2 байхад болно дөө. Ингээд гоё жижигхэн үрээд дээрээс нь нэмээд бас хооронд нь олоорой. Ингээд одоо нөгөө махан дээрээ үхрийн махан дээрээ арай илүү хийгээд цацагт хэруулын махан дээрээ 1 кг учраас арай багыг хийн. За, ингээд хооронд нь бүх орцоо хойлолтол нь сайн базж өгнө. За, ингээд бидний бүрэнхийн махны материал бэлэн болж байгаа. За, тэгээд халбгаар хэмжиж аваад сайн нэгтаршуулаад гартаа ингээд базаад ойролцоогоор нэг иймэрхүү хэмжээтэй бүрэнхийн махаа бэлтгэн. За, үүнийгээ урьдчилж бэлтгэсэн хавтан дээрээ өрж өгөндөө. За, ингээд гэртээ бүрэнхийн махаа бэлтгээд авчгаар их амар байдаг. Цаг зав гарахгүй үедээ шарх зуухандаа хийгээд болгоод идчих болно. Жигнээд хэрэглэж болж гин. За, аль эсвэл гоё хүүхдүүдийнхаа дуртай паста хийхдээ бас энэ дээр улаан лойлны сүмс нэмж агаад гоё хоол хийж болно. Ер нь л өөрийнхөө дуртайгаар хэрэглэж болно шүү дээ, тий. Тэг гаднаас ийм бүрэнхийн мах худалдаж авахаар бас элдв янзын нөөшлөгч нэмэлтүүд их нэмчихсэн байдаг юм аа. Тэгэхээр болж өгвөл цаг зав гаргаад амралтын өдрөөрөө 1 дайраад ингээд ихэнх хэмжээтэй бүрэнхийн мах бэлдээд авчвал их амар. Би бол энд гоё өөрийнхөө дуртай подкастаа сонсоод тэгээд энийг бэлдсэн байгаа. Хэрвээ та бүхэн бас ингэж бэлдээ, юу сонсох вэ гэж бодож байгаа бол Шимтэй яриа гэдэг нэртэй подкастыг номой бит 2 хамтраад явуулж байгаа шүү. Энэ YouTube дээр дугаарууд ороод явдаг. 4-р өдөр болгон орж байгаа. Тэгээд эхний season маань ороод дуусаад одоо 2 дахь хэсэг маань эхэлчихсэн. Бид хоёр ч юуны талаар сүүлд ярьсан бэ гэхээр бичил хуунцрын талаар ярьсан. Бичил хуунцрыг яаж
бууруулах вэ, амьдралдаа яаж бууруулах вэ гэдэг талаар маш гоё дугаар бэлдсэн. Тэгээд та нар маань алхахтаа ч юм уу эсвэл галтгоондоо ганцаараа хоол хийх үедээ бидний бэлтгэж байгаа энэ гоё подкастыг сонсорой. За ингээд жирэлгэж өрснөөхөө дараагаар хөлдөөгчөндөө хийнтэй мэдээж хөлдөөгчөндөө хийгээд хонуулнаа. За энд иймэрхүү хэмжээтэй гоё цацагт хяруулын бөөрөнхий мах, бас үхрийн бөөрөнхий маха хөлдөөгчөнд хийгээд хонуулаад дараа нь гаргаад ирнэ. За тэгээд би энд силикон уут ашиглаж байгаа. Иймэрхүү гоё хөлдөө бөөрөнхий мах маань бэлэн болсон байна. Тэгээ хавтан дээрээ жоохон наалтчихна. Тэгэнгүүтэн тэрийг жоохон салгаж агаад тэгээд гялгар уут руугаа шилжүүлээд хийгэрээ. Ингэхийн бол гоё шинэхэн байдлаа удаан хадгална шүү дээ. Тэгээд гялгар уутаа сайхан хаагаад силикон уут хэрэглэж байгаа. Ингээд хоёр төрлийн үхрийн махтай бас цацагт хяруулын махаар бэлтгэсэн бөөрөнхий мах маань бэлэн боллоо. За дараа нь яаж хэрэглэж болох вэ гэхээр листен дээрээ бага зэргийн тоос хийж аваад тэгээд дээрэс нь нөгөө хөлдөөсөн гоё бөөрөнхий махаа хийгээ гаргаад ирэхэд ийм гоё амттай тэгээд зөөлхөн шүүслэг болдог. Надад бол цацагт хяруулын бөөрөнхий мах нь илүү таалагддаг энэ байна. За манай гэр бүлийнхний зарим нь үхрийн мах нь гоё байна гэсэн, зарим нь болохоор цацагт хяруулын мах нь бас дуртай. За тэгээд дээрэс нь өөрийнхөө дуртай ийм гоё пастатай, ногоотой ингээд хэрэглээд байж болно. Баяр таа.